Улаанбаатарын бахархал нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар бид Монгол улсын боловсрал, батлан хамгаалахын салбарт өнөө удаан жил ажиллаж, төр нийгэм түмэн олондоо хүндлэгдсэн Монгол улсын гавьяат багш дэд хурандаа Цэ Төвөгөөнд зочлолоо. Төвөгөө тэртээ 1937 онд Увс аймгийн Хяргас сумын нутагт Малчин ард Цэплийн 2 дугаар хүү болон мэндэлжээ. Түүнээс хойш улс нийгмийн эрэлт шинжилэл, амьдралын нухчаа бартааг даван тулсаар өдгөө 82 насыг зооглож буй уянтай буурай юм. Тэгэхээр бид хоёр бол энэ хоёр зураг байгаа манай одоо энэ хэвтэд байгаа ихнэр энэ бол одоо бас багын нэг л одоо жалгад ууих нь их хоёр дотн ийм л байсан. Тэгээд энэ зураг бол 1972 онд би Москвад суралцж байхад төгсөх жилийн гуравталд эхнэрээ авдаг тийм журамтай тэгээд урилгаар аваад тэгээд Москвад ахуулсан тэр зураг байгаа юм. Бас 72 онд зөвлөл социалист бүгд толгойд улсын 50 жилийн ой болсон тэр үед миний шав сурагч Баян Мөнхө зөвлөл социалист бүгд толгойд улсын гавьяат намирчин цол хөртгийн тулд тэр зөвлөл социалист бүгд толгойд улсын 50 жилийн ой төлөөлөгчийн бүрэлдэхүүн дэвсэн төлөөлөгчийн тэргүүн зохиолчтой хорооны дарга удвалгаа байсан юм аа. Хол ойрын сонин хачин хорвоогийн явдлыг амнаас ам дамжин сонсож, ургуулн төсөөлж өссөн хөдөөгийн борхон хүү сургууль сурч, сав ертөнцийн утга учир эрдэм ухааныг таниулсан багш нарынхаа нэгэн адил багш болох мөрөөдөл тээсэн түүний их замын эхэн болсон юм. Дунд сургууль суралцж байхад Авилгэрийн багш Очир гэж нэг сайхан тийм одоо багш байсан. Тэгээд тэр Очир багш самбардар бичих ярих ерөөсөө нэг нь зэрэгэл бичээд яриад дуустдаг. Тэгээд энэ багшийн тэр ажил нэг сайхан санагдсан. Нөгөө талаар энэ одоо сая ярьдаг тэр чөгийн Хунжав гэдэг багш бол буулн, бүжиглэн, хөгжмөнд хичээл хэл уран зохиолын хичээл заана товчхон бөгөөд маш тодорхой ийм байдгүй. Тэгээд энэ багш нарыг л тэр Хунжав багш, тэр Очир багш одоо олон улсын шатрын маачир байх Мөмө багш. Мөмө багш бол одоо шохоогоо тийм цаасаар шохоогоо ороож угаад ингэж бичдэг. Тийм их дэлгэн зонтойг сайхан. Тэгээд тэр багш нарын энэ дүлгэд дуурайжийг л би хуулууж ирнэ багш хөнгөлөд сайхан мэрэгжил юм даа гэсэн ийм сэтгэл төрсөн юм. Тэгээд би одоо 7 дугаар анги төгсөөд 8, 9, 10-д орохгүйгээр шууд одоо хотын багшийн сургуульд нэг үгээр хэлбэл нэг талаар ах маань нэг жилийн өмнө хотод их сургуульд ирсэн ахыгаа дагсан хэрэг нөгөө талаар миний багшийн мэрэгжил одоо тийм л хүмүүсүүдийг дуурайж багшийн мэрэгжил сонгосон юм аа. Тэгээд ер нь би одоо олон сургууль курс өгсөн боловч одоо би миний хамгийн хайртай сургууль бол багшийн сургууль. Ягаад гэхээр багшийн сургууль бол ерөөсөө тэр аяараа гавьяатууд байдаг. Би зурагчин биш атлаа надад зураг заах хэрэг ягаад би зургийн хичээлийг ямар ч байсан сайн заадаг л байсан. Би дуучин биш атлаа надад дууны хичээлийг бос заагаад сургадаг л байсан. Тийм учраас одоо нас ертөнцид игнэшгүй нандин сайхан алба агцгүй багшгүй заяажаа гэж алдар сурган хүмүүжүүлэх комисгээ сургасан байдаг. Тэр бол үнний хувьд багшийн өмнө суугаагүй ном эрдэнэ сургаагүй хүн гэж юусаа байдгүй. Хорвоод энэ ертөнцид багшийн сургуулийн багш нар бол их сонин сайхан байсан. Эмэгтэй хөгтүүдийг оюунтан гэдэг, эрэгтэйг нь оюутан гэдэг. Тэгээд би одоо багшийн сургуулийн 90 жилийн ойд оролцоод миний дурсамжийг яриулна гэсэн. Би одоо энэнийг ярьж яхад үнэхээр юм бас тэр чинь их сонин сайхан эмэгтэй хүнд тийм нэг төлөв даруй бүсгүй хүний зан төрхтэй нэг оюундаг байдалтай гисэн утгаар
оюунтан гэж байсан юм байна. Энэ нэр нь ямар сонио сайхан үгүй вэ гэж ингэж яддаг байсан. Нэг хоёрдугаар тэр багшийн сургууль бол дүнгээр хангадаг хатуу. Тэгэл ер нь 1 2 3 4 5 гэсэн 5 үнэлгээ баадаад өгдөг. Ер нь тэгээд учиргүй нэг онц тавиад байхгүй. Учиргүй тэгээд бас ч ер нь нэг л 3 авч 4 авч байгаа хүн бол нэг 4 авч байгаа хүн онц 3 авч байгаа хүн сайнтай дүүцгүй тийм. Одоо багшлах дадлага энэ төрийг шин одоо жишээлбэл концепт бичээгүй байдаг юм уу зүйлэн таниулахгүй бол багш гэж заалахгүй тийм хатуу шаардлагатай тэг сургадаг биеэр үлгэлдэг над чиг байна надыг хараад гэж л одоо ингэ сургадаг ийм хүмүүсүүд байсан. Том хүүхэд минь одоо ингээд төрийн алуу хаагаад ингээд төр ордонд суугаад ороод ийм болчтой байна. Одоо дараагийн хүүхэд маань одоо нэг бидэнд ойрхон сумдаа нэг сургуулийн багшаар хэллээ гэж бодсон чи одоо ингээд цэрэгмэрэгт ингээд цацагдаа явчихтiin санаж гээд сумын нарийн бичгийн дарга лагуусрын гэдэг хүнд манай аав ярьж ирсэн байгаа. Манай хүүхдийг одоо улаангом руу ороод эрүүл мэндийн комиссар очиад үжилэгд орчиход хэрэгэд хүрээд ирнэ гэж хэлсэн чинь тэжгээр явчихдаг ямар учиртай байсан юм бэ? Ой танаа хүүхдийг чинь цэргийн дарга болгоно гэж шил сунгаж явсан цаанаас сулгаатай. Тэгээд Улс аймгийн хэрэгсум танаа хүүгээс залуу багш байхгүй. Тэгээд танаа хүү бол ирээсээ цаанаас сулгаатай. Тэгээд багш цэргийн дарга хоёр чинь адилхан багш гэж хүүхдүүдэд хичээл заахаас офицер болоод хугацааны цэрэг төрөвчнэрт одоо тэр байтугай зарим офицер үүдгүүтэл хичээл заах болно. Тэр үед чинь ерөөсөө бичиг өсөг баг мэддэг. Ер нь тэгээд тиймэрхүү нэг хувийн аж ахуй цонхолсон одоо тийм нэглэж хөдөлгөөний үе гэж ийм үе байсан. Тэгээд тэр үед чинь их л эдэн номтой хүний тоонд орж номын багш. Тэгээд баг офицерүүдэд хичээл заадаг. Өсч төрсөн нутагтаан эрдэм өөртлөн ирж эгэл олон багчуудад үдсэн харснаа үлгэр мэт ярьж ижи аавдаан дүшиг болох гэсэн нутгийн жаахан хүү ингэж эх хорны хүү болсон. Тэр цагаас хойш боловсрал Батлан хамгаалахын салбарт 30 гаруй жил ажиллаж хийсэн бүтээснээ төр засагт үнэлүүлж 30хан модон медалаар ингрэмлаажээ. Энэ удаа жил одоо ингээд сайхан ажиллаж явсан миний ариун цагаан хөдөлмөрийг үнэлж төрийн дээд саналуудаа цэргийн цолын нөгч энтэй нөгөө хувцсыг нэмсүүлж ингэж байгаа болохоор чинь мэдээж хэрэг одоо нэгдүгээрт төрүүлж өсгсөн авижи хоёрдугаарт одоо тэр засагтаа гуравдугаарт тэр цэргийн алуу хааж их авцтай дэвтүүчэндээ армийн командалтад одоо баярлж явдаг. Хүн бүхэн амьдралыг урдчлан мэддэгсэн бол баяр хийгээд хуниг гэдэг огтын ялгаагүй байх визээ. Харин өөрт ногдсон учрал бүрийг ухаарч няцшгүй бодитоор хүлээн авч цуцалтгүй урагшилсаар оргилд нь хүрдэг жамтай. Тийм ч учраас цээ төвөөгөө зэргийн албыг нэр төртөө хашиж хоёр чудаа зэвсэг түвшний тэргүүн өвцөөрөөр шалгарчээ. Ер нь тэгээд цэргийн хүн сайн идэвхтэй одоо тангар дөрмөнийхээ ёсоор одоо тэгээ сайхан ажиллаад амьдраад сайхан албаа хаах юм бол ер нь нэр хүнтэй. Манай гэр бүлийн хүмүүсүүдийн чинь ах дүү нар нь маш их олон сайхан ах дүү 13 л хамгийн бага эмэгтэй талаас бага нь манай ихнэр. Бид бол нэг сум гэдэг чинь жаахан тэр нутаг дэвсгэрдээ чинь нэг жалгад давынх нь би энэ аав ээжээ манай аав ээжээ ингээд орж гардаг ингээд тэгээд дээр үед чи одоо нэг маллахаас гадна хувийн аж ахуй эрхлэхээс гадна сүйт утны завууд мавууд гэдэг ингээд ирэхээр чинь нэг үе холдоод нэг үе ойртоод ингээд байдаг. Тусланд гарахад ойрхон болдог хавртай намртай ороход жаахан алдвал тэгээд би өрөөгөө нь орж гардаг юм болохоор чинь тэгээд танилцаад болоод ингээд явчихдаг. Тэгээд миний аав ээжээ ах トゥ нэр
сайн мэддэг болохоор манайх руу их талтай учраас охиноо өгсөн байх гэж бод. Нэг хоёрдугаарт би ч гэлээ гэсэн бас сонголт бол зөв хүнд бас нэг усны муу үнэлэгдэж яваагүй юм байна л гэж би боддог байхгүй. Тийм учраас одоо бид хоёр амьдраад 1958 оноос одоо өдөө хүртэл бараг 60 гаруй жил амьдарч байна. Одоо манай хүн бол одоо 77 нас 78 орох гэж байна. Би 80 би түүшний 5 насны зэрэгтэй ийм л хүмүүстэй. Манайха нэг эрэхтэй 4 охинтой. Тэгээд эрэхтэй маань өвчнөд мас үед болсон. Одоо 4 охинтой. Том нь одоо 61 2 гэрч байна. Миний том охин одоо ингээд насаараа л одын дүүнэрээ харж хандаж ингэж явсан их дэлгөөн тийм үлгэн жишээч даруух нь тийм охин байгаа даа манайх. Тэгээд дараагийнх нь одоо ингээд солонгоо хонгорзул гэж одоо ингээд огтуд байж байна. Гэр бүлийн үн цэн хүн хүнээ хүндлэх ёсыг бодит түлгэр болгож биесээ түшин 60 жилийг туулсан тэднэр бахархахгүй байхын аргагүй. Монгол гэдэг бол 200 улс дотроос ялгагдах тийм онцлогтой, тийм шинж төрхтэй гадаад зүсрэгээрч гэдэг юм, өмшгөө хувцаач гэдэг юм, ухамсар соёлын хувьд гэдэг юм, боловсролын хувьд гэдэг юм. Хэрвээ тийм 3 сая 200 мянган хүн болвол ирээсэл бусад орноос ялгагдах тийм сайхан төлөв даруй нэг их тийм хүнийг дуурайгаад хүний жишээг гээд байхгүйгээр бие даасан тийм сайхан орн байх ёстой байгаа. Энийг тийм болгохын тулд бол хүн болгоно одоо хичээх хэрэгтэй байна л да. Дээрээс одоо хууль тогтоол энэ төр гарч ил байна, үндсэн хууль батлагч ил байна, органик хууль гарч ил байна, сургууль албан байгууллагууд дотоод өрн байж байна. Тэр болгоно сайн биелүүлээд ингэж явах юм бол Монгол шиг дайнд дажингүй амар тайван ийм жаргалтай их орн хаач байхгүй. Тэгэхдээ зовлон үзээгүй учраас жаргалдаа дэмжиж байна л гэж хүн хэлхээс өөр арга байхгүй. Хүнний ухамсар тэгш биш бай. Хүн одоо сайхан байх юм бол Монгол шиг сайхан орн алах байна. Би 1955 онд G5 машинаар дүүрэн эрэгтэй эмэгтэй хөөхтөд багшийн сургуульд сурна гэж гараад 9 жил хотод явж ирсэн. Байдиргийн голд хөвч шахаад орж ирж ирсэн. Тэгэхэд цагаан одоо ховдын зэрэг сумд Баян хонгорын цагаан улам тэгэл юуны арханган удаан чөлөөтэй гаан тэгэл арханган цэцэлгээд ингээд явсараад Есоноод ирж байлаа. Тэгээд иржэхэд шөн дунд нэг л их гэлсэн шөн орж ирсэн. Өглөө хотын байдлыг харах юмсан гэж яар босоод ингээд харахад нэг л их сайхан. За тэгээд хотын дундуур яаж явах чинь тэр үед хятад их байсан. Хятад ер нь одоо баг эзэлсэн байсан. Хотын байдлыг ирээд. Ерөөсөө одоо хувийн худалдаа тэрнийг өөрөө борлуулдаг, үйлдвэрлэдэг. Тэгээд ерөөсөө юм болгоно л одоо ерөөсөө тэр засварын газрууд, үйлдвэрийн газрууд тэр аяараа гэх. Энэ хятадуудыг бодвол одоо энэ сэтэмбэр даргал эдийн засгийн аргаар одоо өөрөө хэлэх юм бол татварыг нь өөртөө ашиггүй болгосон тийм эдийн засгийн хатуу тийм шахалтын аргаар тэгээд одоо өөртөө ашиггүй болоод ирэхээр ингээд явсан байхгүй. Түүнээс биш энэ Улаанбаатар хот чинь үнэн хэрэг дээр хятадын хужаа нарын луухан нарын одоо ийм сумандар очихсан одоо тэр наран цэцгээр очихсан сагсны шийт зоочихсан тоглосон аатсан ийм л байдалтай байсан. Тэгээс үүдээ тэр гүмцүү таач байхгүй. Жишээд Американд хятад Монголын дугуйн уралдаан болоход хятадууд урд нь ороод монголчуудыг ингээд хятад Американд гэж одоо зүүн дөрвөн замыг нэрлэдэг байсан. Тэр үед чинь хятад Монголын дугуйн тамирч чинь зодтолдог байсан. Хятадын барилгачид Монголын барилгачид зодтолдог байсан.
Яг тиймэрхүү байдалтай. Энэ гудам талбай энэ тэнд чинь ерөөсөө цэмэлт гэдэгт хөвшөрийн өнөр ханхалсан гудам талбайгаа зүгээр хамар толгсон тийм л юм байж. Тэр үеийн байдал бол одоо нэг үгээр хэлвэл ер нь хөгжил муутай байсан дөө. Энэ хон тийм л байсан. Тэгээд одоо тэрнийг бодоход бас л нэг үеийг бол сайхан байна. Баярлаг хамгийн өндөр бодлоготой гэх чинь одоо энэ юу штэ туулгын туул рестораны чинь зүүн талд байгаа энэ өндөр хоршоо гэдэг. Өндөр хорш. Одоо тэлцэний тоонтой хэд урган тийм гадар л одоо бид нэрлдэг томоохон одоо барилга байгууламж объект байсан. Одоо ингээд тэнгэр тулсан одоо ийм сайхан болчиход байна. Төвөө багшийн нэр мөр өнөөч Монгол улсын боловсролын их сургууль, шинжлэх ухаан технологийн их сургууль, Батлан хамгаалахын их сургуульд балраагүй хэвээр. Увс аймгаас Улаанбаатарт ирж, Улаанбаатараас Улаан талбайд хүрч, Улаан талбайгаас Улаан хавааранд томилогдож, ажиллаж, хөдөлмөрлөж, амьдарч, хайрлаж, асч дүрлзэж явсан түүний намтар яриа энэ мэт дуусч дундаршгүй ариун билээ.